Сайн байцгаана уу? Та эдд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ гэртээ гоё амтад пиццагаа хийж идцгээе. Бичлэгээ дуустал нь үзээд лайк аваад дарж намайг дэмжээрэй. Баярлалаа. За эхлээд савндаа 200-аас 250 орчим гурилаа хийгээд дээрэс нь хуурай орцуудаа хийн. Үүнд давс, хийлсэн чихэр, дроож орно. За баг зэрэг ургамлын тосоо хийж тэгээд бүлийн усаа хийгээд маш гоё зөөлөн бүтцтэй гурил зөөрнө. Зөөлөн байх тусмаа гурил маань сайн болдгий шүү. Зурж бэлдсэн гурилаа жоохон тослоод 30 минут орчим амраана. Энэ хооронд хэдүүлээ соосоо бэлдээ. Үүнд дуурын кетчуп болон майонезыг хийгээд дээрээс нь амтлагчуудаа хийж өгнө. За хэрвээ та амтлагчинд нэг дуртай биш байх юм бол нэмэхгүй байсан ч болно. Би болохоор хар бэрц, паприка, улаан бэрц зэргийг хийсэн. Мөн баг зэрэг давс. Тэгээд энэ соусондоо болохоор хамгийн гол нэмэх ёстой амтлагч маань болохоор хатаасан орегано байгаа. Энэ маань пиццандаа айгүй гоё амт үнэрийг оруулж өгдөг. Тиймээс энийг бол заавал нэмэрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд бүгдийг сайхан утгаад нэгэн жигт болгож өгнө. За ингээд баг соус маань бэлэн болсон байна. За би болохоор зөвхөн хям хийх гэж байгаа учраас хямаа хэрчиж бэлдэнэ. Та бол хүснээрээ өөр помидор, хурцын зэрэг одоо хүссэн зүйлийг нэмж болно. Гурилаа нэмгэн элдэнэ. За би нэмгэн пиццанд дуртай учраас аль болох нэмгэн элдсэн байгаа. За элдсэн гурилаа болохоор баг зэрэг сэргээр нь хүлээд дээрээс нь бэлсэн соосоо жид тарааж өгнө. За түргсэн соосныхаа дээр нь моцарелла бясалгаг хийж өгнө. Бясалгаг их байвал гоё болдог учраас аль болох бясалгаа их нэмхийг хичээгээрэй. Дээрээс нь гэрчсэн хямаа өрөөд үлдсэн бясалгаа мөн бүгдийг хийсэн байгаа. Ойролцоогоор 200-аас 250 г орчим бясалгаг орсон. За урдчилж халаасан 100-нд 180-аас 200 градуст 15-аас 20 минут орчим болоод пицца маань бэлэн болно. За айгүй гоё амттай зөөлөн нэмгэн гоё пицца болдгий шүү. Заавал хийж үзээрэй манайхан. Тэгээд бичлэгээ дуустал нь үзсэн та хэддээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.